За Бацар хөтлөлөгч. Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал. За яг тогтоолын төсөлтэй холбогдуулаад гэхээс илүү ер нь тодгол хийж байгатай холбогдуулаад төсвийн тухай хуулийн 34-2-2-ыг барьж орж ирсэн л дээ. Тэгээд яг ер нь бол 34-2-2 чинь үндсэн 3 зүйл байгаа. Нэгдүгээр төслийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон нутгийн төсвийн алдагдaltaй байдал бий болсон нөхцөл байдал гэсэн 3 хүчин зүйл байгаа байхгүй. Тэгээд ер нь бол төсөл санаачлагч одоо манай тамгын газар бусад холбогдох газруудаас орж ирсэн энэ танилцуулга материал, за тэгээд орлого зарлагын тэнцэл, бусад иж үзлүүдээс ерөөсөн материалтай зүгээр харж үзэхэд бол хуулийн заалтыг бол хэрэглэх боломжгүй нөхцөл байдалтай байна гэж миний хувьд л үзсэн. Тэгээд яг эдийн засаг санхүүгийн хорон дээр би бол нэлээдсэн тэгээд амжсангүй. Ер нь бол энэ 3 нөхцөл байдал заавал бүрдсэн байж энэ төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн заалт хэрэгжих ёстой л доо. Тэгээд энэ дээр бол ерөөсөн материалыг харж үзэхэд бол орлогыг бууруулсан гэж байгаа. Тэгтэл 100 тэрбумаар нэмэгдсэн байгаа байхгүй. 101 тэрбумаар нэмэгдсэн. Тэгээд тэр дундаа хүүгийн орлого бол бүр 66.6 тэрбум төгрөг нэмэгдсэн. За тэгтэл төсвийн зарлага бас нэмэгдсэн байхыг шаарддаг хуулийн заалт ёсоор. Тэгтэл төсвийн зарлага маань ингээ харахад бол 33.8 тэрбумаар хөрөнгийн зардал бол бүр буурсан. За нийт дүнгээр яг 40 тэрбумаар зарлага нэмэгдүүлсэн зүгээр үйл ажиллагааны зардлыг нэмсэн байна. За нөгөөх нь төсвийн одоо алдагдaltaй байдал бий болсон нөхцөл байдал гэдэг маань өөрөө хуулийн гаргалгаа нэр томьёо өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний 3-аас давах ёстой л доо. Тэгэхээр ийм давсан нөхцөл байдал үүсээгүй байх гэсэн ийм их зүгээр 3 үндслүүд байна л та. Тэгэхээр цаашид ер нь бол одоо нийт төсвийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа бол 3 хуулийн зохицуулалт байгаа шүү дээ. Нэг нь дээд шатны байгууллагын улсын төсөв нэмэлт өөрчлөлт оруулах, хоёр дахь нь энэ заалт байгаа. За гурав дахь нь бол төсөл арга хэмжээний одоо төсөв өөрчлөлт орсон бол гэсэн заалт байгаа. За түүгээр бол бид нар 2024 оны төсөвт бол өөрчлөлт оруулж ирсэн заалтыг бол бид нар 12 сард хэрэгжүүлж ирсэн. Тэгээ энэ удаагийн 2025 оны төсвийн нэмэлт өөрчлөлт оруулахын заалт маань хуулийн бас юм депозит заалтыг хангаагүй байна гэж миний хувьд бол үзэж байгаа. Тэгэхээр яг хоо энэ дээр нэг асуулт өмнө нь сая орж ирсэнгүй учраас тэн дээр хэлж чадсангүй. Ер нь бол нөхцөл байдлыг зүгээр үнэлт үгэхэд бол миний хувьд бол дүгнэлт нэмэх байгаа гэдгийг хэлж. За хууль эрх зүйн хувьд санал хэллээ. За орлого бол нийслэлийн орлого, нийслэлийн шуудын орлого, хотын нийт төсөв гүцэг ийм ойлголт байгаа. Тэгээ нийт хэмжээгээр бол төсөв буурч байгаа. Тийм учраас хууль эрх зүйн хувьд бол бид нар өнөөдрийн тогтоолын төсөл дээр хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж намын бүлэг болон хурлын хороо дээр авч хэлсэн. Тийм учраас энэ санал бол одоо протокол тусагдж явъя. За ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг редакцийн засвартаагаар их баяр төлөөлөгчийн гаргасан саналын томьёололоор редакцийн засвартаагаар батлая гэсэн саналын томьёололоор санал оруулалт. Санал хураалтанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар санал дэмжигдлээ.